Эрсгийлэл бол зөвхөн нэг цаг үеийн алдаа биш юм. Боолчлол гэдэг бол хүний түүхэнд маш том хар толборлдсэн зүйл. За тэгээд тэр үед боолуудыг яаж тамилж тарчилаадаг байсан талаар та бүхэндээ ярьж өгье. Эрүүдийн шүлтийн үед хамгийн харгас аргуудын нэг бол шүдийг амнаас нь аажмаар суулгах явдал байлаа. Ингэхдээ өвчин намдаах юм хэрэгэлдэггүй. Хуучны төмөр хавчаар хөшүүрэг мэт багаж ашиглаж эхлээд урд шүднүүдийг дараа нь араа шүдийг суулгадаг. Хэрвээ хүн шүлсээ зэлгэж чадахгүй болтол цусны тасралтгүй урсаж байвал зориг биелсэн гэж үздэг байв. Зарим боолыг хит их ярддаг гэж шийтгэж бүх шүдийг нь авдаг байсан. Заримыг нь инээсэн гих шалтгаанаар боол эзэмшигчид боолуудаа тарчилгаж дуусныхаа дараа тэр шүднүүдийг зүгээр л хаждаггүй байсан. Нэгэн трофи цом маягаар ашиглаж хүзүүндээ зүйлд хийх ч юм уу, бугуурч мовч тиймэрхүү гоёл чимэглэлд ашигладаг. Зарим судлаачид Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны хиймэл шүд нь боолуудаас авсан шүд байж болзошгүй гэж үздэг. Боолуудын хорих газар энэ дотор нь маш олон хоног хоол унд өгөхгүй, ус өгөхгүй байлгадаг байсан. Бүр амар олуулангийн 50-60-аар нь хийгээд тэр дотроо байлгадаг. Тэг боолууд мэдээж ариун цэврийн өрөө хэрэглэхээр гарах эрх байхгүй. Тийм учраас тэр доторх үнэр танар бүх зүйл нь бүр үнэхээр аимшигтай, амьдрах орчин хэцүү, тэгээ маш олон шимэгч хорхоонууд, өд хорхоонууд тэр олон бохиртой нийлээд бүр үнэхээр амьдын там болдог байсан. 0-оос 70 насны бүх боолуудыг амьдаар нь тэгж ялзруулдаг байсан. Тэгээ тэндээс гарах гэж бас бүр нэлээд зовн орох гэж зөндөө үзэн. Гэхдээ яагаад ч боломжгүй, яагаад гэвэл дан чулуу. Тэгээд мэдээж газар дор байгаа учраас бүр яагаад ч орох боломжгүй. Үүдэнд нь маш олон харуулууд буутай ингээ гарах гэж оролдож байгаа бүгдийг нь чадалдаг. Тэгээ одоо хүртэл яг тэр нөгөө нэг суурин гадаа үлдсэн байгаа шурангийн тэр нөгөө нэг чулуун хан дээр нь одоо ингээд гарах гээд мажиж тэмцсний ингээд уул мөрөн үлдсэн байдаг. Боолууд шурангийн ханыг хумсаараа мажиж амьд гарах арга хайдаг байв. Заримийнх нь хумс цус болсон, зарим нь бүр хумсаа ханад үлдээгээд өгдөг байсан. Харин тэр ханыг дараа нь угаадаггүй. Яагаад гэвэл шинэ боолууд айж дуугүй байх хэрэгтэй гэж үздэг байв. Мэдээж тэр үед байсан боол хүүхдүүдийн талаараа заавал дурдах ёстой. Зарим эзэд хүүхдүүдийн гараас хумсыг нь хүчээр суулдаг байжээ. Хумсны өвдөлтөнд тэсхийн аргагүй удаан хугацаанд дэлгэрхгүй шарах үүсдэг байсан. Хүүхдүүдийг гэр бүлээс нь салгаж ганцаардуулах арга хэрэглэнэ. Хэн нэгэн хүүхдүүдийн сэтгэлийг хүндсэн зүйл байвал түүнийг айлгаж бусад хүүхдүүдээс тусгаарладаг. Питер бол Америкийн өмнөд нутгийн боолчлын үед амьдарч байсан хар арьс дэрхтэй боол байсан. 1863 онд Америк нэгдсэн улсад боолчлыг эсрүүцэх хүмүүс боолчлын хэрэгслийн үнэн төрхийг дэлхийн нийтэд харуулах зорилгоор Питерийн гимсэн биеийн гэрэл зургийг авч ирсэн юм. Тэгээ хэрэг боолууд зүхтахыг оролдвол зүхтах эсвэл эсэргүүцхийг оролдвол гар хөлийг нь хугалж шийдэгдэг байсан. Сүхний нөгөө талаар цогтөг ч юм уу эсвэл бүр сүхээр бүр ингээд хөл харыг нь савчаад хөл харгуу болгодог байсан. Боолуудтай бүр яг л амтэн шиг харцдаг байсан. Байнгын яг л адгуустай харцж юмэт маш муухай үгээр ингээд дуудах өөрийг нь яг ингээд хүн биш гэдэг мэдрэмж төрүүлэхийг бүр маш их хичээдэг. Боолыг зүхтахыг таслан зогсоох харгуудын дунд ингээд хогоор хөөлгөж барилдаг гэсэн энэ бүр хонь штэ болооч эндээс бид дундад зууны Европын үеийн түүхэн дээд зиндааны зарим хүмүүс нь бүр маш толгоондоо юмтай мэдрэл муутай өрөвч сэтгэл хөөстэй хүн гэж дуудуулахааргүй адууснаас дор хүмүүс байсан гэдгийг бид энэ түүхээс харж байна. Хамгийн амар сэтгэл зүйн тамлалт гэх юм бол тэр зүхтах гэж оролцсон хүнийг өөрийг нь шийтгэхгүй гэр бүл эсвэл үр хүүхэд аав ээжийг нь яг ингээд нүдэн дээр нь тамлаад шийтгэхэд бараг 100-200 удаа ташуурдаа тэр нурууных нь арьс мэрс одоо бүр хуулраад махан тасраад бүр улаан нэлэг болтол нь зоддог байсан. За тэгээ манай өнгөт арьснуудын маш том бэлэг тэмдэг болох braid гэдэг үсээс үлждэг шүү дээ. Тэгээд энэ үүний түүхэн болохоор зүхтаах зам map газрын зураг болгож ашигладаг байсан гэсэн ямар жимээр явах уу, яаж зүхтах уу яг тэрийг ингээ газрын зураг болгож ашигладаг. Мэдээж боолуудад хоол өгөхгүй, мөнгө өгөхгүй. Тэгэхээр мөнгө олдлоо ч гэсэн яг тэрийг эзэд нь ингээ булаах ч юм уу, дээрэмдээд авчдаг эсвэл бүр огт өгдөг байсан учраас яг эздээсээ авсан тэр хоол мөнгө эдрийг яг ингээ өсөн дотроо ингээ нуучдаг байсан. Ингээс үлчээ. Тэгээ энэ бол хүний эрхийн хамгийн том зөрчлүүдийн дэг. Тэгээд энэ түүхийг бид үнэхээр мартаж болохгүй. Бүх боолчлолд хүртэж байсан хүмүүстэй дахин хүндлэл үзүүлж байна. Тэгээд боолчлын талаарх түүхийг бүгдийг нь ярил энэ бичлэгэнд багтааж ярьж боломгүй их түүх байгаа учраас энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Эрүүл моройгоо сэдв ч юм уу эсвэл яг энэ сэдвээ үргэлжлүүл тэг яриулахыг хүсэж байгаа түүхүүд байвал комент хэсэгт үлдээгээрэй.